어떻게 가락서 차 내려봐. Харин давхар буу. Харин 5 оны 6 сард ашиглалтанд болсон шинэ материалын 20 давхар өндөр. Хайлаар Хөдөнгүүр аймгийн хамгийн том хот Хайлаар 500 мянган хүнтэй. За энэ хотод ороод ирсэн. Одоо Чингисийн талбай гэдгээр нь талбай явж байна бид. Гоё хийсэн зүйл байна байна. Энэ их сонирм мод байх юм хараа. Тий, яг эднэр бол мөнгөлөг байлаас л байна л да. Энэ мод бол өстой миний мэдхгүй. Өөрмөц гоё мод байна. Энэ гоё л мод байна. Монгол руу аваач тард үзвэл тушаалтаар. Манайха насраа ууш. Манайха. Дийдэ хана. Ойлоо хутлаач. За. Ингээд. За энэ нэр нь ямар нэртэй вэ манай энэ талбайч? Чингис хааны талбай. Чингис хааны Хайлаар хотод байдаг Чингис хааны талбайгаа. За бодвол энэ өөлийн институт нь байна. Ингээд хаттууд, баатрууд. Ингээд. Эдний өдөр авган тийм эргүүд аман мөрний. За Чингис хааны хаан ширээн залжаах үеийн ёслыг харуулсан юм байна да. 1206 онд их хурлаагаар Тэмүүжин хаан ширээн зургасан. За хаан энд явж байгаа шиг байна. Чингис хаан хаан ширээн зуржаах үеийн ингээд нөгөө түүх маань эндээс ингээд гоё үргэлжилж байна. гарна одоо хатгаж байна. За
Хайлар хотын төвд байдаг Чингисийн талбай хамгийн оргил одоо хаваа юм уу толгоддынх нь ороод гараад ирлээ. За ингээд гоё хийцэн байд юм байна. Хадгаа үйдэг юм байна. Үнтгэлээ үзүүлээд. За гоё цэцэрлэг хүрээлээ хийц юм байна. Ер нь бол 100 хэрүүл гоё байхаар юм байна. Ороо эднэр хэрүүл гэрэл төлөг төгчлөлтийн жижигэн хөргөө уран баримл энийг бол гоё хийжээ. За модыг бол ер нь гоё тарьсан байна. Яг яарал тавьд тэ. Ингээд л за ингээл нараа эдний бүгдийг гараар хийсэн гэж бодохоор л бүтэн байгуулалтын мундаг байна. Тэр талбай цаана харж байгаа талбайг харж байна уу? Хотын төвд ийм том талбай. Манайд байсан бол алитийн барилгажуулсан байгаа да ийм их талбайг бол. Тэндээс нь одоо болонгийн нэг байшингийн талбай аваад барьж байгаа. Энд бол үнээр бас гоё хийжээ. За ингээл хөрхөн хотогчлтын ингээ хөрхөн хийцэн. Тэгээ энэ хүмүүсийг татах юм гоё юм аа. За ингээл хараа. Ингээд энэ жижиг уулаа ингээд аягүй чимэглэж хийсэн байна. За тэгээд усан хөрхөн жижиг хөрхөн хийсэн байна. За нэг агуур нь ороод ичдэг. Хөөе. За энэ агуур. Ух чамийн тий. Ингээд явах нь шүү дээ дотороо. Энэ дотороо бүр ингээд яваад байна. Ингээд. За ийшээ буух юм шиг байна. Ингээд. Ингээд бүр доошо буугаад ирэх юм байна. Тэр хагаа талбай руугаа буугаад ирлээ шүү дээ. Энэ юугаар бас олж их байсан байна. Ингээд ороод ирчих чинь. Хүүхдүүд цугатай байх юм байна. Залуучуудад эдгээр бол. Ингээд хараа. Усаар ингээ гоё үйсэн. Манай нөгөө хүүхдийн паркийн хиймэл нууршил юм байна да. Ингээ хийцэн. За нөгөө Чингисийн талбай маань энэ байна. За залгуулаад одоо манай харууд одоо нөгөө хүүхдийн парктайгаа нийлчихдээ юм байна. За ийшээ үйлдэлд бол ерөөсөө тэр залуучуудын тэр тоглоом хүүхдийн тоглоом бол битүү байна уу? Ер нь айгүй том талбай байна шүү дээ. Энэ хардаа ингээд одоо ороо өчнөд дулааны үйлрэлтүүд энд бол ерөөсөө тэгэл хүн татгаар юм байна. Энэ зам номыг хараад ингээд хөргөн жижигхэн хиймэл нуур маягийн юм ингээ үзлээ. За нэг миний гард ирсэн талбай нөгөө толгой маань энэ Чингисийн толгой маань энэ дээр байж байгаа юм. Жаа. Хүүхдүүдийг зугаалуулах юм л байна. Энэ хөрхийн Bumblebee-гээр хөргөн тоглоомыг хийж. За ингээл. Энэ одоо өндөр дээр юу юм бэ? Нэг юм ухсраад байна да.
Хятадууд ингэж энэ солиод буудуулдаг нь бол бас учиртай юм байлээ. Энэ бол нэгдүгээр тал одоо шинэ бизнес эхэлж байгаа. Одоо амжилт бэлэгдэж за нэг талаасаа ингэж бэлэгдлийн шинжтэй. За хоёрт нь бол өөрөө энэ их дуу чимээ, энэ их утаамаа энэ бол хүний анхаарал татдаг ийм ёстой байдаг юм билээ. Ингээд энэ утгаараа бол одоо бодвол шинэ тоглоом ухсраад тэрүүгээрээ одоо амжилт орлогоо ихээр одоо дуудах байхаа гэж бэлэгдэж дөнгөж сая энэ солиод буудж байгаа ёслолтой таарлаа да. За бас нэг талдаа бэлэгдэлтэй юм байна. За ингээд энд одоо нэрэн жоохон хүүхдүүд авчирвал дээр мөнгийг бүлжих сахар газар байна уу энэ. За өөр орж байгаа учраас ер нь тоглоомудаа гаргаж ирээд ухсраад зуны хэмээгтэй ер нь орох гэж байгаа юм байна. За нэг шинэ тоглоом ухсарж байгаа энэ байна хараа. Энд ингээ ухсарж байгаа ингээд. За энэ Чингисийн хааны талбай дээр бас нэг юм хуулиастай бичиг их таалагдлаа надад. Энэ их гоё хуулиастай их гоё хийсэн байгаа байхгүй энэ хараа. Ингээд хүрлээр хийгээд ингээ бичсэн. За энэ бол 1164-өөс 1227 онд Чингис хаан зөрчдийн алтан улсыг дайлаар мордоод ялт байгуулад ирж явах үеийн ийм одоо үйл явдлыг харуулсан хөшөө дурсгал юм байна. За энэ бол нөгөө Хайлар хотын түүхтэй одоо холбогддог юм байна. За тэр ол цомг нь ингээ ардлын тэрэгэн дээрээ ингээд очицсан одоо их хаан бол одоо ингээд ялт байгуулад энэ Хайлар нутагт ирж байгаа үеийн дүр зургийг л харуулсан уран баримл байна да. За ингээд гоё сүрлэг гоё хийх юм аа. Одоо харин энэ уран баримлууд бас таалагдаад байгаа. Энэ түүхэн гоё үйл явдлыг харуулж байгаа юм баримл. За саяны нөгөө миний тайлбарладаг Чингис хаан зөрчдийн алтан улсыг дайлаар мордоод эргэж ирж байгаа үеийн баримл маань тэр байж байна. Одоо харин энэ баримлыг тайлбарлах гэж очиж байна да. За энэ хөшөө бол дурсгал бол бас өгүүлэмжтэй ийм санагдлаа. За энэ бол 9 настай Тэмүүжин хүү одоо аав Есүхбаатарын хамт Хонгород аймагт буюу одоо энд ирээд одоо Хинтигээс нааш ярьж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чи Хинтигээс наашаа энэ Хайлар тэрнэг чинь бараг 1000 гаруй км зам. За 1200 км замыг туулаад одоо ирээд за эндээс нөгөө бүртээ өвжнийгээ бэрг уугаад за тэгээд явж явах үеийн үйл явцыг харуулсан энэ дүр зураг юм шиг байна. За энд хараа. За Есүхбаатар одоо бодвол нөгөө хатамтай юмтэйгээ ингээд баяр жахлантай явж байгаа байна. За тэр одоо инээж яваа нэг хүү бол 9 настай Тэмүүжин хүү байх шиг байна. За тэгээд инжний бэлэг одоо солилцоод Монгол банкран дагаад ингээд явж байгаа үеийг харуулсан ийм гоё баримл байна. Энэ бол бас л одоо яг тэгэхээр энэ Хайларын түүхтэй холбогддог. За энэ бол Эрт цагийн одоо Хонгород аймгийн нэг зах хязгаар нутагт ордог байсан Хайлар бол. За тэгээд Хинтигээс наашаа ирээд мороор ирнэ гэдэг чи одоо бараг л 1200 км-ийг мороор туулнад чинь нэлээд удаан явж ирнэ гэсэн үг шүү дээ. Ингээд одоо эндээс бэрг болгоод бүртээ өвжнийг аваад одоо бэрг уусна ийм л түүхтэй газар байна да. Ер нь энэ Хонгород аймаг буюу одоо Хайлар гэдэг бол их намдар газар. Сая ч гэсэн ирж байгаад хараглаа. Ер нь энэ тэндэл ер нь голтой, устай, тогтоомолтой харагдаж байгаа их намдар чиглэг газар байдаг юм байна гэж бодлоо. За энэ тийм утгаараа охтуудын царай дөрхөн их тунгалаг шингэн байдаг. За тэгээд дээрээс нь Хонгород аймаг ч өөрөө хизээний одоо язгууртан баячуудад одоо охиноо одоо бэр болгон өгдгөөр алдартай байсан гэдэг утгаараа энд бол ер нь нэлээд одоо гоё охтууд арай алдартай. За дээрээс нь зүгээр нь гоё царайдны сайхнаас гадна боловсруулж одоо язгууртан хүний бэр байхад одоо эхнэр байхад бэлдэж их л одоо том сургалт явагддаг байсан болоо гэмээр. Сургалт гэдэг нь гэрийн сургалт шүү дээ. Тэрнээс одоо нэг сургууль мөгөж гэж. Энэ газар бол одоо өөрийн гэсэн брэнд үүсгэжсэн гэсэн үг л байхгүй одоо охтуудаараа. За тэрнийг л харуулсан ийм уран баримл байна да. За манай Тэмүүжин хүү ч гэсэн эндээс л одоо 1000 км явж ээж л эндээс одоо бэрээ гууж авч ээж да. За баримлын бүр наривчлаад харуулъя.
бодлоо энэ л одоо Тэмүүжийнхөө бол энэ л мишээгээд явах шиг байна. За ингээд одоо бэр буулгаад инж минжэнийхэн одоо авдартай алтмангийн төрөнг одоо юу гэдгийг тэр гоё юмудаа л энэ л гэж байгаа дүрсэлсэн юм шиг байна. Тэнд газраас юм шуурж байгаа харагдаж байна. Энэ гэрэлтүүлгээр шөнө бол энийг одоо гэрлэр ингээд буудаад шөнө бол их гоё сүрлэг харагдахаар юм аа. За энэ годамжны гэрэлтүүлэг нь морио хураар хийсэн байж нэрээд. Одоо энэ байж байгаа чинь. Ингээ морио хураар хийсэн байх юм. Бас Монгол хэм маягийг үлэр нээд дээр нь баг биднээс илүү Монгол хэм маягтай болцсон. За бид нэр Хайлар хотын 5 одтой буудалдаа буугаад одоо буцаад Манжуур хот руугаа аялахад бэлэн болчиход байж байна. Одоо ингээд Манжуур хотод буугаад 360 хэрэгдэг 45 давхар өндөртөө тэнцвүүц өндөрт байдаг 360 хэрэгдэг Манжуур таавар буюу Манжуур цамхагт очиж 3 улсын хоолыг идэж 3 улсын дуу будгийг үзэж сонирхоход бэлэн болж байна да. Одоо ингээ 12:30-д. Одоо өглөөний 8 цаг 20 минут болж байна. Бичлэгээд унтаа. Тулаад үзэн шүү дээ. За баярлалаа. Миний түргээ хаа. Энэ хөөдөө. Эми сэтгэл гаргаж авчээ. Хацуураар урмлагчлаг хийсэн байх Сибирийг хөх хацуураар нэраа. Ингээд жирийт хийсэн. Ингээд алтын минутын хацуураар урмлагчлаг хийж байгаа бол урмлагчлаг хийгээд одоо л харж байна юм. Ингээд юм бик хийсэн. Манай хамтаа аялчид маань явж байна. За алдарт Манжуурын толгод дээр ирсэн. Манжуурын толгод дээр их гоё юм Европ маягийн сүм байт юм байна. За Манжуурын толгод дээрээс Манжуур толгой маань ийм байт юм байна. Манжуур толгойтэй ингэж харагдаж байна. Guys. Сүртэй сүрлэгдсэн байна. Манжуур толгой дээрээс нь Манжуур төлөвтэй цагаан харагддаг юм байна. Манжуурын толгой гоё дуу байдаг шүү дээ бидний. Бүжгийн аяч болоод бүх юм ингээд харагдав. Энэ чинь за хүмүүс маань нэрээ зургоон даруулж байна. За одоо энэ бас том сүм юм аа. Тэгээ хийц мэдсэн ч гэж сайхан уран юм. Ер нь л их гоё юм да. Яг нэг электрик мод юм байна юм. Бүтэн жан хоолорч унжил байгаа юм байна. Тэгтэл сайхан бүтээжтэй. Энэ хурм морм хийдэг юм гинэ дээр. Ингээд нэг хөр орос маягийн жижигэн дом байна. Нэг жинхэнэ толгой маань энэ жижиг хөшөөтэй юм. Ингээд Монголоос ирсэн жуулчд маань ингээд Манжуур толгойгоо үзээд энэ гоё сүртэй сүмийн дараа хамт ирсэн жуулчд маань аялагчд маань ингээд зураг хөргөөн даруулж байна. Би 10 хэдэн жилийн өмнө ирсэн. За тэрнийг бол ер нь бас их хөгжиж байна гэж байна. За гэхдээ бас коронавигийн үеэр
тэр 3 жилийн хугацаанд маш олон худалдааны аймагнууд бол бас зогсон байдалд ороод одоо бол нэлээд олон дэлгүүрүүд нь ажиллахгүй байгаа гэж байна. Өчигдөр бас орой манжурын гудамжаар ингээд ажиллаж байгаа бол дэлгүүр шоонууд нь бол нэлээд удаан хугацаанд ажиллаагүй шинжтэй хаацсан барьсан юм дэлгүүр шоу нэлээд харагдаж байна. За яг манжуур толгой ороод нэг юм жижигхэн хөшөө байд юм байна. Ямар учиртай яадаг гэдгсэн чинь жигүүр бүрдийн далавч юм гинэ. Тэгээ бэлэгдэлтэй л болтлаа юм. За энэ бол Хөлбөмбөр аймгийн 2 дахь том хот Манжуур хотын ерөнхийдөө эскиз газрын зураг баг шиг байна. Манжуурын толгой дээр ингээд зэмэд юм байна гэдэг. За Манжуур толгой маань жинхэнэ утгаараа яг л доороо дээр гараад ирсэн. Байна да. Гэл том салхин сэснүүд мөн энэ байна. За ингээд тойрол нэг л хатта. Эндээ хөрхөн байшинтай. За ингээд зураг орж байгаа шүү. За би Модны үлдэр гэсэн үг. модны үйлдвэр гэнэ энэ. Модны үлдэр гэж байна. Энэ үү? Нэг уулын байж үлдэртэй тэгтээ. Тийм байна. Их том энэ үйлдвэрийн зоонолтой юм байна. Тэр урд байгаа юу вэ? Одоо мэдгээд одоо бас нэг сүм шиг юм биш үү? Шиг хэлбэртэй. Монголчуу маягийн юм байна. Оросоос нэг мод нь орж ирээд энэ ч боловсруулагддаг гинэ. За. Банз болоод дүнз болоод Ингээ модны үйлдвэртэй. Одоо тэр байж та одоо мод одоо тэнд хураацсан байж та одоо энэ. таапкуудын болгоо тэгээд ирсэн. Тэр чигтээ модны үлдэр. За тэгэндээ. Тэгэд Орос зүгийн үйлдвэрийн район юм л та юм ба хаа да. Мянган хүнтэй хот гэхэд бол ер нь их том 50 юм газар томтой ч юм да. Маргал манай Улаанбаатар шиг шхуул том юм харагдаж байна. Тэгэхээр манай Улаанбаатар чинь сая 600 мянган хүнтэй ятаршил өндөртэй. Сэргээх гэхээр чим үчирстэй үнэн гоё хөгжсөн газар юм. Нарны ингээл том салхин сэснүүд тавьдсан гараа. Одоо ингээд тэр харагдаж байна да. Одоо модыг бол ер нь сайхан тарьж байгаа юм байна. Наашаа ирэхэд бол ерөөсөд сулгын талаар л гэхэд салхитай ингээл манжуурлаа ороод ирэхэд чинь ер нь л бараг сайхан бараг хангаашхаа газар болоод хувирж байгаа. Мод ихтэй ийм л байна да. За ингээд Орос ахын дүүс маань манжуур толгойгоо үзэх гээд ирж байна да бонороо. Бид нар Монгол ахын дүүсэн зөрөөд буусан чинь Орос ахын дүүсэн зөрөөд ирж байгаа. Харагдах юм да. За энэ шинэ манжуурын ардын засгийн ордон буюу хотын захиргаан юм байна. За ингээд бид нэр одоо ингээд Асан зааны музейрын орлоо доо. За ороод ирсэн Асан зааны музейгийн үзэд бэлэн болцсон байна. Гоё юм уу? За Асан зааны музей буюу одоо хуучин уурхай байсан музей рүү ороод ирж байна. Тэгээд дээр үед л уурхай байжгаад одоо ингээд музей болцсон. Хараач ийм галтрагны одоо юм зөөдөг байж тээ. Ингээ модон толгуур та. За ингээл уурхачд ингээд ажиллаж байгаа. Хийх нь хөшөөмшөөг ингээд хийгээд уран бүтээл. Ингээл одоо энэ ханыг л зөгтөг байж та одоо юу. Энэ юуны уурхай байсан юм бэ? Энэ одоо хан нь юу байгаа даа. Ингээд чихмэл байна. Ингээл тэргээр түрэл гаргадаг байж тэ энэ уурхайгаас. Ингээл хонхоор дуудаад энэ тэрэгэнцрээр л ингээл
Дээлэн гаргадаг ч байсан юм уу? Ингээл гаргадаг байж. Жохон тааш нэг хажууд дай цаа баа. За. Хоёул ингээд гаргадаг. агуу алмастаа уусч байгаа юм шиг байна. За явж гэн. Ингээд нүрсээ гаргадаг байж. За энэ нөгөө төрж гаргадаг юм. Одоо тэрэг мэрэг зам амтай. Эндийн жижигэн төмөг зэмэг юм хийсэн юм уу да. Зам амтай генераторд нэр тавиад. Ингээд толгоор тавиал. Энэ конвейер байна нөгөө нүүрс зөөдөг. За нүүрс нь нүүрс ч юм уу юу ч юм. Өрөм юм ш тараад ингээд ханд өрөмждөг. За энэ ажилчдын өрөө нөгөө ярил зөвлөгөө хийдэг өрөмнүүд юм. Өрөмжүүд юм. За ингээд нэг конвейер юм. Тэр маш том өрөм биш тараа. За ингээл энэ том өрөмөр л ингээл энэ ханыг л өрөмдөөл. Тэгээд одоо юу нүүрс ч юм уу юм гаргаад ингээл зөөдөг байж. За нэрэн ингээл хараа. Ингээд толгоор байдаг гэсэн юм шүү дээ. Амар зүгтэй. Слайдтэй гэдэг байж тээ. Ингээл конвейерээс та. Энэ том өрмөр хараа. Ингээд том өрмөр ингээл явдаг. Ажиллаж байгаа процессын яг энэ зургаар ингээд зургатан дээр гаргаж байна. Энэ том өрмийн хүчээр одоо ингээд өрөмждөг байж тээ. За одоо дэшээ гарч ирээд дараагийн үзүүрийн танхим руу орох гэж болчихж байна. Ингэж орно тийм ээ. За ийм түүх соёлын музей танхим гинэ. За энэ манай Чингис хаан дээр байна. За нөгөө Арслан зам маань л одоо орж иж байна. Энэ 3 улсын хөлөөр бичсэн байна. Хятад, Уйгур, Монгол, Англиар. Амар том. Соёл. За нэг соёл. Нүний фото дээр Тэг чөлөөцсөн. Энэ хэрс. За энэ том өхөр болтой юм. Нөгөө Арслан зам маань энэ байна дээр тоглолтойгаа. Та авраг юмтай байж юм. Тэг. Ингээл одоо байж шүү дээ. За энэ гоё юм дээр зураг даралтай байгаа. Энэ хараа ингээд малтлаг маягаар ингээд тавьсан байна. Одоо ингээд малтлаг нь ингэж олдож шүү дээ. Энэ гихчүүл болд юм байна. Өсөг том юм байжээ. Энэ хэрс нэг юм шиг байна. Хэрсний юм шиг байна. За малттай хүн юм бичлэг юм аа. Ингээд ингээл голоос загсагнаал эмэгтэйчүүд нарийн ноёод чулуун хэсгээ бэлдээл ингээл хамтын амьдралаар урцгоохоо бариад ингээл амьдрдаг байсан юм байна.
Үеийн хүмүүсийн гавлын юм байна. Ийм л байж тээ. За уур нүдүр маягийн одоо ингээл хөлбөрийн баг зэвсгүүд нэм байсан байна. За энд юу вэ? Энэ хөрөл хутаг баг шиг байх юм. Энэ агуугаас олдсон хараа хүмүүсийн амьдарч байсан агуун зураглал байна шүү дээ. Энэ хэдгээр зүүн гэж байгаа бол хэдэн жилийн өмнөх зоос бол Хятадууд ч дэлгэд хамгийн анх зоос дэлгэсэн үндэстэн байгаа энд шүү. тийм тайлбар байна уу? Хэдэн жилийн өмнө мөн гэсэн юм. Зоосын тайлбар байна уу? Тийм тэлбэр байхгүй. Ер нь энэ За энэ хөрөл сэлэм манай Монгол маягийн дөө одоо нүүдэлчин үндэстний юм байна. Одоо өхрөөр тахлаг тайлаг хийдэг бас өхөр одоо энд өхөр хонь адууны толгоогоор тахлаг тайлаг хийж тэнгэрээ тавьдаг байсан. Дайн толгоонд явахын өмнө ингэж ард нь одоо бөөн тэргүүдэн суудсан, урд нь өдөртөгч нь суудсан ингээл тэнгэр мөнх тэнгэрээ дахиад л одоо гойдог байж тээ. За хитний нүүдэлчин соёл иргэншлийн хүмүүсийн идэл хэрэглэдэг байсан алтан гаялын идэл нь баг шиг байна. Алтан цаграг, алтан гархин эмэг баймар юм энэ хараа шижир алтаар одоо гоё юм хийдэг байж тээ. Ферси болон бүсцэн байгаас татчих. Спин нэгс чинь тэр жижигхэн юм шүү дээ. Энэ ямар хангаж байна? Нүүдэлчин соёл иргэншлийн ихний юм маань хэрэглэж идэл хэрэглэдэг байсан. Энэ бол Монгол төрийн Монголын газар. Байна. Энэ дээр яг байгаад байна. Энэ хацсан. Гэнэ хацсан. Хятадуудын бас нэг том соёл бол энэ Аз ихний том хадан байгалийн хадыг одоо ингэж ухаж буддаагаан сэрэг дүрийг бүтээдэг байсан их том уламжлалтай да. Нэг мундаг одоо жишээ нь энэ байж жишээ нь асал их хөдөлмөр шүү ингэж хэлдэг бол хэдэн зуун жилийн өмнөх юм гэдэг. оо энэ замраагүй юм байна. 1635 оны үеийн Монголын одоо бараг монголчуудын хувьчлалт түүх соёл явж байгаа шиг байна да. Одоо энэ даа шүү. Харин тийм шиг байна. Тэр сум дээр байгаа цаадаа тэнд Яг энэ Монголын сая тэгвэл тэндээс ийшээ тойрог ирж байгаа шүү дээ. тий одоо энэ Монголын зураг бол Монголын зураг гэхэд одоо тэр Еврог хойд баруун хойд руу зүтгэлцэн томтой байсан байгаа шүү. Одоо бол өөрлөлцөн таагаад юм да. Аливаа газар ч арилжаа 8 байдаг. Шүү дээ. За дэшээ. Би нэг хурцны наатах. Хямдхан байдیں۔ маргааш хэмжүүлээд тэр Та битээ ав. яваад харна авыг 5 он өдр байд юм аач. Хятадын хоолны соёлыг одоо чулуугаар үзүүлсэн биз дээ нараач. Энэ хоолыг ингэж чулуурсан байна. Хоолны хоолны чулуугаар ингэж хийж үзүүлсэн байгалаар олдсон. Байгалийн чулууг хоолчиг болгоцсон. Тийм байна. Тий? Тийм байна. Янз юм аа. Чи зургийг авах юм. Ээлжтэй янзтай сонирхолтой юм байна. Өөр ингэж Хараа ингээд хятадын бүх төрлийн хятад үндэстний бүх төрлийн хоолыг ингээд чулуугаар хийсэн юм шүү дээ. Энэ хаалтнуудаа бол чулуу болгоцсон байна шүү дээ. Бидний бинээс нэг одоо нэг хувилчих шүү. Бараг л хөвлөн. Нараач. Одоо энэ бол ман байна шүү дээ хараа.
Хүрэн маань чул маань. Энэ хаш Найдаа байна. хааж байгаа. Миний мэдхийн. Оо хинаараа энийг дахиад нэмэх шиг хэлбэртэй чулуу шүү дээ. За энэ бол зөв үнэхээр өвөрмөц үзүр байна. За. Халаа. Тэр ярьсан. За хятадууд бол чулууны өсөр өндөр соёлтой ард юм. Чулуугаа бол ингээ гоё суурь тавиад ингээ гоё болгоод идэг энэ сүртэй хаш байна шүү дээ одоо энэ. Сүртэй. Жалан нуурын нүүрсний үзүүрийн танхим кол гэж байна. За жалан нуурын динзоор нь архирж байна. Энэ хөрсний үеийн тогтолцоод баг шүү энэ нараад. Хөрсний үйлчлэлүүд яваад байгаа шүү. Энэ том нүүрсийг хараад тийм цулаараа байгаа нүүрс. Бас янз юм аа. Нүүрсийг хүртэл ингээ үзүр болгоод авчдаг. За энэ нүүрснүүдийг л одоо гоё тайлбарлаад ах шиг байна одоо ийм чанартай байна гэл. Энэ чулууг хардаа. Энэний үе тогтчлыг хардаа. Энэ стай амар идэв шүү дээ нарж. Гайхамшигтай юм. За зүг. Хин одоо энэ бол чулуутсан модны юу байна да? Модны ширхгийн харахад бол чулуутсан мод болов гэмээр байна. Энэ далаа яваасан. За энэ магадгүй далайн орооны замаг мамагдсан маягийн дүү юм байна. Энэ ясан гоё идэв энэ хараач. Санаа гарахад бурхан алдуу шиг л юм да. Дээрээ нэг юм жижиг ширээн тавцсан шиг юмтай. Эрдэнэсийн хайрцагч гэж юм уу? Биднийхээр үл заримдаа ингээ харахад нэг Наполеон торч шиг харагдаж байна энэ бол. Тий. Чулууг бол ер нь яндын заарл юу гэдэг юм байна. За ингээ бахан чулуу үзсэн хүмүүс сэтгэл хөдлөөд эндээ чулуу авнаа. Хараач ингээд за сэтгэл нь гэгэлдэж гоголзоо чулуу руу ороод ирсэн. Хараад байж байна. Бүр чулуус өөлгөж байна. Надад бол хамгийн их таалагдсан чулуугаар хийсэн хятадын хоолны юм үзмэр их байлаа. Хамгийн их таалагдлаа. Тэгээд энэ үстэй үнэхээр бас яаж хийгээд байгаа юм бэ? Бүгд чулуу штэ гол нь энэ. Ганц нэг архины л шилнүүд л ихээр ш. Гэтэ үстэй үнэхээр гайхамшигтай үзмэр байлаа энэ бол. Одоо амьтных нь музей тасал өрөөрөө норж удаж байна. Ингээд том чулуундар ингээд бичээд тавьчих юм. Тэгэл энд бас гоё харагдах юм аа. Уг нь манайд одоо Монголд чулуунаас хэм байхгүй шүү дээ. Тэгэл ингээд энэ дээр нэг гоё уугарч монголоор ингээд гоё татлаад биччихвэл бас л сүртэл харагдахаар байх юм да. Юм гэдэгт жижиг юмнаас л хэлэх юм да. За чон. Чоны нэг сүргийг л одоо бүрсэлжтэй. Гоё юм. Би тэр Улаанбаатарт тэр хуучин Ленин музейд нөө байгалийн түүхийн музей маань одоо орцсон байсан. За яг гэхдээ одоо нэг шинэ байгалийн түүхийн музей маань баригдал байгаа. Тэрэнд ороод үзэхэд яг үзмрүүд нь бол их гоё байсан. Тэгээд ер нь бол жаахан тийм харуусах сэтгэл төрсөн. Байшин жаахан навсгардуу. Айгүй их тоос шороотой. Тэгээд манай хүн бол нөгөө тоосны харшилтай шууд хашлын хөдөлж гарч ирсэн. Юуг нөх хөвдө тэгэл одоо. Хурдхан шиг тэр гоё байгалийн түүхийн музейгээ бариад шинэ гоё музмрын оруулаад
хүн татаасаа л гэж бодсон. Яг тэнд рүү бол ороход бол бас жаахан үзүүрүүдийн тараад бол сайхан байсан л да. Яг ингээд нэг ороод харахад бол жаахан тийм нэг эднэртэй харьцуулахад бол бас нэг жаахан гологдохоор одоо байсан да юу гэнэ нэг бүхэл бүтэн улсын төв нийслэлд байгаа одоо төв мужийн гэж ярихад бол жаахан тийм л санагдсан. За нэг загаснууд нь ийм загаснууд л одоо энэ подкаст болддог юм байна л да, баригддаг юм байна л да. Энэ том загаснуудыг хараач та нар. Оо, энэ өстө ланзгар гэдэг байна уу. За ургадаг урамлууд нь энэ байна. Бас гоё хийжээд юмыг бас нэг хий гэж бодож хийдэг юм байна. За манай Монгол улсын юм хаад мадын хятадын нэг хэсэгтээ дөрвж үсгтэй юм гэрэгэнүүд биш үү? Мөнгөн гэрэг, алтан гэрэгэнүүд багш байна. Ганс байна энэ хараач. Алтан гатгуур шүү дээ. Алтан гатгуур шүү дээ. Нэг аяг тагшин юудаг нэг аяг нь ултай юм. За манай Монгол ах байна. Тоон нь хийм байж тээ. Бургасаар матаж хийдэг байж тээ тооныг бол ингэж хараач. Давхар матаж хийсэн байна тооныг. Бас их сони юм аа. За нэг авдар мовдар бол бас хөөхн хуучны стилээрээ зистанх байна. Домб байна. Мөнгөн аяг байна энэ хараач. Хуучны мөнгө аяг байна. Яг манайд яг энэний ижил яг ийм үйсэн аягтай, аяг нь тагшин үүсэн тагштай ийм аяг бас нэг байна. Манай эцэг өвгдөөс уламжилж ирсэн. Яг л тэрний ижил харагдав. Яг энэний ижил манайд байгаа юм байна да. Их хуучны тэр бол бас хэдэн үед амжсан болов гэмээр. За манай Монгол ах уу ийм харагддаг байсан гэж төрслөн үзүүлжтэй. Тэрг за ингээл видео киногаар үзүүлсэн байна. Энэ их сонирн байна. Дугуй тэрний дугуй ингэж хийдэг гэсэн юм шүү дээ тэр үед. Ингээд сайхан матаал хийдэг байж тээ. Монгол дээл гэхэд бол их урт хормон их урт хийдэг байж ер нь Монгол дээл хараа ингээд Монгол гэр байна. За Монгол гэр үл яг бай. За манай 3 дугаар бол бодлын хөнглийг эднийх ус одоо юунд хийчихтэй. Музейд хийчихтэй. Тэгээ хоёр хийжээ. Бид нар чинь бол хороолд бол бодлын хөнглөж арай өөрөөр хийсэн. Ийм багт байгаа. Тэгээ энэ бол жинхэнэ утгаараа бодлын хөнгөл байна. Энд бол юм бодуулж байна. Тэгээ засан шуурга одоо би чинь 4 сарын сүүлээр ирсэн гэхэд бас л яг тэр гууж алгаараа бол цастаа харагдаж байгаа машинаар явж байхад бол тэгэхээр энд их цас ундаг хүүтэн газар мэт хэлээд байна. За нөгөө эн чи ямар хол гэдэг вэ? Баян тал байлоо. Баян талын нөгөө өөр Монголын нэг телевизээр реклам гараад байдаг шүү дээ. Ямар хол юм бэ? Энэ гоё болоо халтаа байна шүү дээ. За Монгол ингээд байж байх жишээ. Энэ үн жинхэнэ утгаараа бодлын хөнгөл юм байна. Манай бодлын хөнгөл хийх гэдэг хүмүүс бодмоор юм байна. Бодлын хөнгөл хийх гэж байгаа бол үнэхээр бас нэг жинхэнэ юм бодохоор хөнгөл хиймээр санагдлаа. Нэг иймэрхүү маягаар. За тэгээд байгаа чинь музейд хүмүүстээ бодлоотой тэгээд гоё юмнууд байна. Энэ бас надад таалагдаараа зүгээр одоо чулуун дээр ингээд гоё үзүүрүүдэн зураг, насан зам манаа зураг. Одоо насан замын зурцсан чинь юу вэ? 1980 он. Бараг 2000 он Монгол мөнгөөр хөөсөд өгөө.
За энэ 4 хүний зураг хараа. Хуучин 4 хүний зураг 840 байна. За Монгол мөнгөөр 900 мянга. За тэр хүүхэн зураг ийм. 1900. За сая гарна зураг. Тэгээ энэ бас хөрхөн чулуун дээр юм зурцдаг хүмүүс л их хөрх юм аа ингээл. Ингээд хоёр хөрхөн чулуу тавиал энэ пингвин хийгээл хэд юм 252 юм. За ингээд арслан зааныхаа мөдийг үзээд одоо нэг арслан заанууд нь тэр байна хараа. Ингээд 30 хэдэн заан. Одоо нэг арслан заануудынх нь хөшөөтэй юм гоё мүзүүрний байж штэ. Янзын гоё. Гээ тэгэл одоо ингээд манайч одоо Монгол улсын дэлхийд дээр мэдэгдсэн үлэг гөрвөлийн 30 гаруй хувь нь Монголын нутгаас төрлүүдийн дэлхийд дээр мэдэгдсэн үлэг гөрвөлийн төрлүүдийн 30 гаруй хувь нь Монголын нутгаас олдсон гэдэг. Одоо Монгол нутг бол одоо динозаврын үлгийн нутг гэж хэлдэг. Ингээл нэг хийгээл тэгэл нэг иймэрхүү нөгөөрхөн гөшөө барайл. Нэг иймэрхүү өөрхөн янз юм хийгээл ингээд зөвчл мөнгө татах хэрэгтэй энэ нараа. Одоо ингээд дэлгүүр нь байна хараа. Асан зааны сүргэн дээр байна. Аюу. Юм гээд. Тэгээд байшин савгуудыг харалдаа одоо ингээд байж штэ. Тэгээд байшин гэж ингэж л байдаг байхгүй мөнгө зүс. Даатар гудамжуудыг хараа. Гудамжууд нь ингээд байж энэ одоо энэ дөрвөлжсэн Тэнцүүд айлгчуд бүр энэ дагуул явна. Бұл таран қандайдың астымен ұқсыз, за байгар иттеосың дәтері бега. За байгар ди край, за байгар иттеосың дәтері. Түшер тамар yapыл мане Монгол жүк 4 километр ава. За ингээ Монголын нэг байна. Монгол хэдэж моргоос юугаар 45 давхар хоол идэж ди кай тигаж шо. Eso hết chục parang chục sita. Kettin dhala parang chuk Australia gajit sa begar. Parang chuk. Unok atanuk 55 kilometre yahtar Australia pas sit sana opega. Yahat 55 yahtar ulang wood lajir begar. Yahat 55 kilometre yaman irkut sana lajir begar. Yegal mende. Manjur atat irkut yang 55 kilometre. Manjur atat ulang wood yang 2 kilometre. Manjur atat ulang bakal yang 2 kilometre. Авсны юу? Наатэйг тэр авсны суугаад нисчих болов. За энэ Орос хятадын хэл байна манжуур дээр. За одоо ингээд таалганаас наашаа хятадын хэл таалганаас цаашаа бол Оросын тусган болоод ирдэг юм байна. Ингээ Оросын тусган байна. Одоо энэ харагдаж байгаа. Тийм үү? За ингээд Оросын тусган Ямар хот нэр нь? Сапагарский гэдэг тусган юм байна Оросын.